Гишүүдийн өдрийн мэндийг хүргье. Ер нь бол энэ хуулийн төслийг санаачилсан нийтийн санаачлагыг дэмжиж байгаа юм. Тэгээд сая одоо гишүүд маань ер нь бүхлээрээ энэ 2% ер нь байхгүй болгочвол төсөвтөр ямар ач холбогдол үүсэх вэ гэдэг талаас нь асууж байна. Би бол нөгөө талаас нь асуумаар байна. Өнөөдөр бол манай татварын тогтолцоонд бол эхэлж байр худалдаж авч байгаа хүнд эргүүлээд хүн амын орлого албан дотор төлсөн хэмжээгнээс нь тооцоод 6 орчим сая төгрөгийг буцаагаад өгч байгаа. Гэтэ яг энэ аргачлалаар 2 дахь байраа одоо томруулах одоо нөхцөл сайжруулах нөхцөлд нь үл хөдлөлийн татвар авчаад эргүүлээд дэмжлэг байдаггүй. Тэгээ 3 дахь 4 дахь байрад ямар ч дэмжлэг байхгүй татвар гэж байгаа. Тэгэхээр энэ татварчин бол уул нь бол иргэд бол авж байгаа цалингаасаа татвараа төлчөөд тэр цалингаасаа эсвэл аж ахуй нэгжүүд бол татвар төлсний дараах ашгаараа энэ байрыг авдаг юм шүү дээ. Тэгэхээр эний чинь дахиад ингээ 2% татвар гэдэг тахлаар энэ давхар татвар энэ ачаалал орж ирээд байгаа байхгүй юу? Энийг ард иргэд бол хэлээд байгаа. Тэгэхээр энийг нэг байхгүй болгох чинь гэхээсээ илүү хүн амын орлого албан дотор дээр 2% буцаагаад өгж байгаад хүмүүс бол дуртай байна. Яг энтэй ижилхэн тэр 2 дахь байрнаасаа 2% татвар төлсөн хүнд дахиад шинэ байшин авахт нь эргүүлээд хүн амын орлого албан дотороор буцаагаад эргүүлээд ихний байр авч байгаа шиг 6 сая төгрөгийн дэмжлэг шиг эргүүлж өгөх боломж байна уу? 3 дахь 4 дахь. Энэ талаасаа бид нар хуулийнхаа боломжийг бас нэг харж үзүүл яасан бэ гэсэн санал. 3 дахьт нь хүмүүсийн бас санал одоо ер нь дурамчхан байгаа зүйл нь энэ татвар чи юунд зориулагддаг юм бэ? Энэ бол тухайн дүүрэг орон нутгийн иргэдийн одоо гудамж талбай, гэрэлтүүлэг, сургууль тийм ээ камержуулалт энэ зүйлд зарцуулагдах ёстой. Гэтэл энэ нөгөө том татварынхаа энэ том пул руу орж ирээд тэгээ халамж тэтгэр тэтгэмжгээд ингээ яваад өчглөөр хүмүүс бид нар энэ татвар төлчөөд энэ хинт хэрэгтэй юм бэ? Бидэрт одоо эргэж одоо иргэдийн сайн сайханд бол зориулагдахгүй байна гэдэг энэ зүйлийг яриад байгаа. Тэгэхээр би бол энэ татварын одоо энэ саналыг энэ гишүүдийн энэ саналуудыг аваад эсвэл одоо бүр энэ 2%-ийг 2 дахь 3 дахь байран дээрээс авахгүй байх нэг боломж эсвэл 2 дахь 3 дахь байран дээр эргүүлээд байр авах тухай бүрдэн тэр татвар төлж исэн өмнөх үйл хөдлөлийн татвар төлсөн иргэдэд нь буцаагаад хүн амын орлого албан дотор өгөх боломж. Цаашлаад бас иргэдэд ер нь энэ татвараар бид нар орон нутагтаа юу хийж байгаа юм бэ гэдэг ийм тайлхнадаг ийм систем. Энэ 3 тал дээр бас манай сангийн яам тийм ээ одоо манай татварын газрынхан бас ажилласаа саналыг бас бидэнд хүргүүлээсэ гэж хүсэж байна.